За бүгдээрээ сайн байцгаана уу? Оолын Монгол хаадын бизнес загвар номын зохиогч Володигийн Лувсан нэмнэ байна. За өнөөдөр 3 дугаар бодлогыг та нарт тайлбарлаж өгьегээд нэг юм шинэ бичлэг оруулж байна. За энэ ямар бодлого байсан бэ гэдгийг эхлээд бичсэн сануулгах юм. Магадгүй зарим хүмүүс мартцсан байгаа. За та сонирхсон эсвэл одоо төлөвлөсөн ч юм уу өөрийнхөө зарж борлуулдаг тэр бараа таваарынхаа үнийг яаж 50% хямдруулж олж авах вэ гэсэн ийм бодлого байсан. Гэхдээ энэ бодлогын нөхцөл нь нэг ч бөөний худалдаа ч үнэ хямдруулахгүй. Тэгээд нэг ч үйлдвэрлэгч өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бууруулахгүй ингээ гүрийгээд байгаа. Ийм нөхцөлд та яаж уг бүтээгдэхүүнээ тал үнээр нь олж авах вэ гэсэн ийм бодлого байгаа. За энэ бодлогыг илүү сайн төсөөлөхийн тулд нэг бяцхан жишээ аваадах юм. За жишээ нь 100 сая төгрөгийн бараа худалдаж аваад тэрийгэ 120 сая төгрөгөөр зараад нэг 20 сая төгрөгийн ашиг олж амьдрдаг ийм хүн байлаа гэж бодъё. За гэтэл өөр ямар ч хүмүүс ингэж тухайн бараа хямдруулж чадаагүй байхад за нэг хүн тухайн барааг тал үнээр нь буюу 50 сая төгрөгөөр олж авдаг болчихжээ гэж саная. За тэгвэл тэр хүн урдын адил 120 сая төгрөгөөр зарахад 70 сая төгрөгийн ашиг гар дээрээ цэвэр авдаг болно. За ингээд 20 сая төгрөг олдог байсан хүн 70 сая төгрөг олдог болчихвол тэр хүний амьдрал хичнээн их сайжрах вэ. Энэ талаас нь энэ бодлогын ач холбогдлыг бол харж болж байгаа нэгдүгээрт. Гэхдээ энэ бодлого бол задлан шинжлэх сэтгэлгээний бодлого биш, нэгтгэн дүгнэх сэтгэлгээний бодлого гэдгийг та ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нэгэн асуудлыг шийдэхийн тулд нэгтгэн дүгнэх сэтгэлгээг ашигладаггүй. Тэгэхээр маш олон хүний олон зорилгыг, олон хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд нэгтгэн дүгнэх сэтгэлгээ өөрөө ашигладаг. Тийм болохоор ерөөсөө энэ 70 сая төгрөг олоод зогсох биш. Энэ хүн 700 сая, 7 тэрбум төгрөг олдог болъё гэвэл юу хийх вэ? Өөрөөр хэлбэл тэр хүн салбарын ноёрхогч болохын тулд юу хийх ёстой вэ гэдгийг энэ удаагийн бодлогоор тайлбарлах. Тэгээ зөвхөн ганц хүний асуудал биш. Ерөөсөө ийм хүсэл мөрөөдөл зорилготой хэдэн зуун хүмүүсийн зорилгыг нэгэн зэрэг яаж биелүүлж болох вэ гэдэг асуудлыг энэ удаад ярина. Тэгэхээр яг танаас одоо асуугаад байгаа тэр өртөг хямдруулах гээд байгаа тэр тухайн бүтээгдэхүүний үнийг 50% яаж хямдруулах гээд байгаа вэ гэдэг асуудал бол одоо энэ салбарын ноёрхогч болох тэр зорилгод хүрэх гээд аялж байгаа тэр хүмүүсийн зүгээр аяллаа дунд таарч болох. Зүгээр нэг зогсоол жижиг үр дүн төдий ийм зорилго юм аа. Тэгэхээр би танд энэ салбарын ноёрхогч болохын тулд юу хийх ёстой вэ гэдгийг ярихад тэр дунд дагвар байдлаар танд энэ бодлогыг яаж бодох вэ гэдгийг тэр үр дүнг та энэ явцын дунд ойлгоно гэдэг өөрийгөө бодчих болно. Тэгэхээр хэдүүлээ яаж салбарын ноёрхогч болдгийм бэ гэдгийг би танд тайлбарлаж өгье. За энэ бодлого маань өөрөө түүхэн бодлогоо. Тэгэхээр өөрөө түүхтэй энэ чинь бодит зүйл. Би таныг ямар нэгэн байдлаар хуурж мэхлээгүй. Энэ бол бодит түүхтэй эзэнтэй ийм түүхэн бодлогоо гэдгийг нэгдүгээр хэлжээ. Тийм болохоор энэ бодлого үүссэн түүхийг бас тайлбарлаж өгье. За бидний хувьд нэг дид салбар дээр тодорхой хүн хүч хөслөөд өөрсдөө цаг завыг гарцдаад тийм 20 сая төгрөгийн бэлтгэл ажил бол хийчихсэн байсан. За энэ дид салбар нь өөрөө гадаа зах зээлээс тийм нэг оролт оруулж ирээд боловсруулад тийм нэг бэлтгэц гаргадаг. Ийм дид салбар байсан. Тэгээд энэ бэлтгэц нь өөрөө шууд эцсийн бүтээгдэхүүн болж борлогддог. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн болгож хувиргахын тулд дараагийн яг үндсэн салбар дээр тухайн гаралтаа оруулж өгч тэнд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэгээд дэлгүүрээр зарж борлуулах боломжтой болдог. За энэ салбар нь өөрөө мэдээж бас бусад салбаруудын адил гадаа зах зээлээс үндсэн тэр түүхийд бараа материалаа оруулж ирж процесс боловсруулалтанд оруулаад бэлэн бүтээгдэхүүн гаргадаг ийм салбар байсан. За нэг зүүрлээд ярих юм бол нэг дид салбар дээр та нэг
газар худалдаж аваад барилгын суур ухаадны хундаам цутгацсан байна гэж төсөөлж болно. Тэгээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгохын тулд тэр барилга барьдаг тэр салбар дээр баашин бариулаад зар шаардлагатай болсон. Ийм нөхцөл байдал үүссэн гэсэн үг. За ингэж яг бэлэн бүтээгдэхүүн, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд одоо тухайн үед хоёр өрөө байрны мөнгө шаардлагатай болоод ирсэн. За энэ бол ерөөсөө хамгийн бага үнийн санал өгж байгаа тэр компаниас авсан үнийн санал ийм байсан. Тэрнээс биш хамгийн өндөр үнэ өгж байгаа компаниуд нь бол бүр 3 өрөө 4 өрөө байрны мөнгө нэхэд ирсэн. За яг тухайн үед бол ийм хэмжээний мөнгө бол биднэрт байгаагүй. Хайгаад бас олдоогүй. Тэгээд зүгээр ухрах арга хэрглэж үтсэн. Өөрөөр хэлбэл нөгөө бэлтцээ шууд бэлдэц цэгээр нь зарахыг оролцсон. За ингээд одоо яг тухайн үед за өнөөдрийн ханшаар тооцох юм бол одоо 2 сая төгрөгөөр худалдаж авъя гэсэн ийм санал бол ирж ирсэн. Өөрөөр хэлбэл чи бүтэн жилийнхээ хөдөлмөрийг зарчаад өөрөөр хэлбэл ийм бага мөнгөөр зарах хэрэгтэй болчиход ирсэн. За тэгэхээр яалтчгүй тухайн салбарт бид нар юу хийж чадах вэ гэдгээ үнийг хэдэн хувь болтол хямдруулж чадах вэ гэдгийг шалгахаас өөр гарцгүй ийм байдал бид нар бол орчихсон байсан. Орчихсон. Тэгээд тухайн салбарын мэдлэг туршлага бол тухайн үед огт байгаагүй. Яг л одоо та нартай адилхан яг л одоо 0 цэгээс эхлэх ийм шаардлагатай болоод байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн бодлого үүссэн түүх нь бол ийм байсан юм аа. За эхлээд ноёрхогч болохын тулд ер нь юу хийдэг юм бэ гэдгийг эхлээд авч үзье. За салбарын ноёрхогч болохын тулд 3 ажлыг хийх хэрэгтэй. Задлах, угсрах, холбох гэсэн. За юу угсрах гэдэг юм гэхээр салбарын том хөд угсрах гэдэг. За өмнөх 2 дугаар бодлого дээр болохоор бид нэр одоо компанийг яаж загварчлах вэ? Яаж одоо компанийг хүрдний загвар руу оруулдаг вэ гэдгийг яригдсан. Өөрөөр хэлбэл тэнд бол нэг ширхэг хоног л үндсэндээ хүрдний загвар руу оруулах гэсэн үг. За гэтэл энэ удаад чи бүхэл бүтэн том нэг салбарыг хүрдний загвар руу оруулах гэдэг. Өөрөөр хэлбэл тэр салбар дээр өрсөлдөж байгаа 100 хэдэн хоног бүгдийг нь энэ хүрдний загвар руу оруулах гэдэг. Тэгэхээр ингэж хүрдний загвар руу оруулахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг нэгдүгээр ярилцах ёстой болж байна. Хоёрдугаарт энэ хоёрдугаарт ноёрхогч болохын тулд эдийн засгийн том урсгалтай яаж холбодог юм бэ гэдэг тэр асуудлыг бас давхар ярих шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ салбарын том хүрднийхээ оролт гаралтыг эдийн засгийн том урсгалтай холбох шаардлагатай. Тэгжээж энэ эдийн засаг дахь тухайн салбарын одоо бүх захиалгууд тухайн хүрдний төвөөр дамжиж урсах боломжтой болчдөг. Ингэснээрээ тэр хүрдний төвд байгаа хүрдний эзэн хинтээч өрсөлдөхгүй хүрдний одоо бүх салбарын бүх захиалга өөрөөр нь дамжиж урсах боломжтой болчдөг. Нэгсэндээ тэр хүн яг жинхэнэ утгаараа салбарын ноёрхогч болж хуурдаг юм аа гэсэн үг. За гэтэл энэ дээр нэг асуудал гарч ирдэг. Ягаад гэвэл тухайн салбарт байгаа хоньнуудыг шууд одоо хүрдний загвар дээр пад гэд байрлуулчих болдоггүй. Яагаад тэгэхээр тэр хүрдэнд оролцож байгаа тоглогчдын үйл ажиллагааны чиглэлүүд нь өөр байх шаардлагатай болчихдог. Ерөөсө давхардаж болдоггүй. Тэгээд энэ хүрдэнд оролцож байгаа тоглогчдын үйл ажиллагаа нь ингэж өөр байж ээж тэр үйл ажиллагааны зөрөөн дээр хүрд эргэх боломжтой болж идэг. Тэгэхээр хамгийн эхлээд хийгдэх ажил гэхээр ерөөсөө энэ тухайн хүрдэнд дан ийм адилхан юм хийдэг ийм хоньнуудыг тавьж болдоггүй. Харин тэрний оронд за ёстой нэг охтон, зурам, туулай, зараа, тоншуул, тагтаа гэд өөр амьтад байх юм бол хүрд эргэж, хүрд угсарч болдог.
Тэгэхээр чи хамгийн түрүүн хийх юм гэвэл тухайн салбарыг бүтцийн талаас нь задлах шаардлагатай болж байгаа. Өөрөөр хэлбэл тэнд байгаа хонь нэг бүрийг чи бүгднгийн дотор нь жиргэд задлаад огтон зурм туулаа зараа тоншуул гэдэг шиг өөр амтан болгож хувирах шаардлагатай гэсэн үг. Нэгсэндээ чи тухайн салбарыг бүтцийн талаас нь задлах шаардлагатай болчихж байгаа гэсэн үг. Энэ бол нэгдүгээр хийгдэх ажил нь. За өмнө яригдсан хүрдийг ингээд өөр үйл ажиллагаатай ингээд тоглогчид оруулж ирээд тавьчих болж байгаа. За гэтэл чи эднэрт ашиг хуваарлж өгч ээж тэр хүрд ирэх боломжтой болдог. Гэтэл ашигыг хуваарлж өгөхийн тулд тэр ашигыг чи халааснасаа ч юм уу хэн нэгнээс зээлж өгч болдоггүй. Ягаад тэгэхээр тэр ашигыг яг өөрийнх нь тэр салбар дотроос үйл ажиллагаан дотроос нь гаргаж ирэх шаардлагатай байдаг. Ерөөсөө энийг биелүүлжээж хүрд ирэх боломжтой болдог. Өөр газраас өгч болдоггүй гэсэн үг. Тэгэхээр чи яг тэр салбар доторх үйл ажиллагаанаас өөрөөс нь тэр ашигыг гаргаж ирэх шаардлагатай болчихдог. Тэгжээж чи тэр ашиг чинь тогтвортой өөрөө одоо ургамал шиг нөхөн сэргээгдэж ургаж явах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл чи тийм мөнхийн ашгаар л тэр хүрдийг эргүүлэхгүй бол зүгээр халааснасаа ч юм уу тийм зээлсэн ашгаар эргүүлэх боломжгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чи үйл ажиллагаанаас ашиг олох шаардлагатай байна гэдэг нэгдүгээрт ойлгоод авчих. Тэгэхээр энэ ашигыг хаанаас гаргаж ирэх вэ гэд аваад үзэхээр яалтчгүй энэ дээр тухайн салбарыг үнийн талаас нь бүрэн задаргаанд оруулах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл үн ханшийг нь дахиад бүрэн задаргаанд оруулах шаардлагатай болдог. Тэрнээс ч үнийг хямдруулахын тулд зүгээр одоо компани захирлуудаас очиж гуйгаад бол ямар ч нэмэр байдаггүй. Гуйлаа гэд ч угаасаа юм бүтдэггүй. Харин тэрний оронд гуйх биш, харин чамд зүгээр өгн эсрэгээрээ зүгээр өгье гэдээ яриадсан хамаагүй дээр болдог. Тэгэхээр чи нэгдүгээр тийм өгөх юмтай болохын тулд энэ үнийг задлах шаардлагатай байгаа. Тэгэхээр одоо энэ удаад бид нэр салбарыг хоёр талаас нь задлах гэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр бүтцийн талаас нь үйл ажиллагааг бүтцийн талаас нь процессын задаргаа хийж байна. Нөгөө талаас нь үнийн талаас нь үн өртгийн талаас нь буюу тэр хийсвэр талаас нь бүрэн задаргаа хийх шаардлагатай. Ингэжээж салбарын бүрэн задаргаа хийгдлээ гэж үздэг. Инхээр бүрэн задаргаа хийгдэж бас угсрах, өөрөөр хэлбэл хуучин ямиг задлж ээж шинэ ямиг угсардаг гэдгийг бас энэ дээр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чи хуучин ямиг задлахын тулд яалтчгүй ихлээр бүрэн задаргаанд оруулах шаардлагатай болж байгаа. За нэг энэ хүртэл иймэрхүү юм яриа. Салбарын бүрэн задаргаа хийнэ гэхээр мэдээж эвдэд сүйтгэж задлахгүй гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр мэдээллийн хувьд бүрэн задлахыг хэлээд байгаа. За нэг маш товчхоноор хэлэх юм бол ерөөсөө тухайн салбарт 100 компани байдаг байлаа гэхэд тэр компаниудын захирлуудынх нь мэддэг тэр бүх зүйлсийг мэддэг байх шаардлагатай. Компани захирлууд бас мэдээлэл муутай байдаг, мэдлэг муутай. Тэгэхээр компаниудын ерөнхий менежерүүдийнх нь мэддэг тэр зүйлсийг бас мэддэг байх шаардлагатай. За ерөнхий менежерүүд нь бас инженер техникийн нарийн мэргэжил бас дутмаг. Тийм болохоор тухайн салбарын одоо ерөнхий технологич нарын нь мэддэг тэр бүх зүйлсийг бас мэдэх шаардлагатай. За ингэжээч та өөрийгөө тухайн салбарын бүрэн задаргаа хийчлээ. Бүрэн задаргаа хийсэн гэд үзэж болно. За ийм наривчилсан мэдээлэл цуглуулахын ер нь ач холбогдол нь ашигтай тал нь юу юм бэ гэдээ харахаар тухайн салбарыг ерөөсөө гарын алган дээр байгаа юм шиг тодорхой харахын тулд за ингэснээр хизээ хаана хинт одоо мэргэжлийн ямар үг хэллэг ашиглаад хэдэн төгрөгийн санал тавих юм бол одоо компани захирлууд дуртаяа хүлээн зөвшөөрөх юм бэ гэдгийг мэдхийн тулд нэгдүгээр хэрэг болж байгаа. За бас тэр салбарт ажиллаж байгаа ажилчдад ямар урамшуулал өчгөд сэтгэл ханамжтай болох юм бэ гэдгийг мэдхийн тулд
ийм наривчилсан мэдээлэл шаардлагатай болоод байгаа. За одоо үнийн задаргаа талаас нь харъя. За үнийг бол зайлшгүй задлах шаардлагатай. За одоо үнийн задаргаа талаас нь харъя. За ямар ч компани үнийг тооцож гаргахдаа бүтээгдэхүүний түүхийд материалын өртөг дээр ямар зардлууд гаргасан байна. Тэр зардлуудаа нэмээд тэгээд дээр нь ашгаа нэмээд үнийг бодож гаргадаг. За орчин үед ер нь ямар зардлууд энэ үнэнд тусгагддаг болцсон юм бэ гэдээ харахаар за ийм график байгаад байна. За судалгаа хөгжлийн зардал, брэнд, дизайны зардал гэсэн зардлууд энэ бол ерөөсө бүтээгдэхүүний бүр төрхөөс өмнө төлөвлөлт одоо концепцийн шатанд нь ийм зардлууд гардаг. За энэ бол ерөөсө маш их үнийн дүнтэй ийм зардлууд байдаг. За тэгээд мэдээж үйлдвэрлэлийн зардал орно. За үйлдвэрлэлийн зардал бол орчин үед маш бага болцсон. За үйлдвэрлэсний дараа дистрибьютор, маркетинг, борлуулалт, сервисийн зардал гээд эдгээр зардлууд л гарч байгаа. За энэ зардлын график болохоор ерөөсө барууны улс орнуудад одоо бүтээгдэхүүний үнийг яаж тооцож гарах вэ? Тэрэнд шингээгддэг зардлуудыг тусгасан график ийм байдалтай харагдаж байна. За Монголд бол энэ дээр нэмээд агуулгын зардал, зээлийн хүүгийн зардал гэсэн хоёр том зардал нэмэгддэг. Импортын бизнес Монголд ихэнх компаниуд импортын бизнес эрхэлдгээс болоод агуулгын зардал өндөр байдаг. За хэд их өрсөлдөөнөөс болоод тухайн жилд борлогдох хэмжээнээс хэд дахин их татаа авалт хийчихсэн байдаг. За энэс болоод агуулгын зардал ер нь ингэж өндөр гардаг. За тэгэд Монголд мөнгө ховор учраас зээлийн үгийн зардал бол ерөөсө байнгын их байдаг. Ямар ч бүтээгдэхүүний үнийг тооцоход зээлийн үгийн зардал маш өндөр гардаг. За барилгын орон сууцны үнийн дүнд бараг зээлийн хүү 20% эзэлж идэг. Ингээ бодохоор зээлийн хүү ямар өндөр байдг вэ гэдэг нь Монголд бол харагдана. За тэгэхээр орчин үед зардлын график ийм босоо парабол хэлбэртэй болсон байна гэдгийг эндээс харж болж байгаа. За танд ийм график ингэж харуулж байгаа нь таныг хоёр зүйлийг олж хараасаа гэж хүссэн юм. За эхнийх нь бол мянган жилд ганц удаа нээгддэг боломжийн алтан хаалга яг бидний амьдарч байгаа энэ цаг үед одоо цэлийтэл бүрэн хэмжээгээр нээгдчихэд байна гэдгийг нэгдүгээр харж болж байгаа. Өөрөөр хэлбэл зардлын график зөвхөн яг ийм босоо болсон үед л энэ боломжийн алтан хаалга нээгдчихдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө зардлын график ингэж боссоо болно гэдэг бол ерөөсөө цаг үеийн маш том бэлэг биднэрт ирсэн байна гэдгийг харуулж байгаа. Тэгээд энэ боломжийн хаалга цаг үргэлж бол нээлттэй байдаггүй. Ерөөсөө монголчуудын хувьд бол 1990 оноос өмнө бол энэ хаалга хаалттай байсан. Тэгээ 2000 оноос хойш энэ цэлийтэл нээгдсэн. Тэгээд 2040 оноос эргээд хаагдаад эхэлнэ. 2050 он гэхэд бол бүр хаагдаад дуусчихсан байна. За энэний дараа бол боломж гэдэг зүйл байхгүй болсон байна. Тэгэхээр яг одоо бидний амьдарч байгаа энэ цаг үе бол тэнгэрээс од шуурдаг тийм хамгийн одоо гайхамшигтай цаг үе гэдгийг та нар маш сайн ойлгож ухаарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энийг ойлгуулахын тулд өнөөдрийн энэ бодлогыг танаас асуугаад энэ яриаг бас ярьж байгаамаа. Тэгэхээр зардлын график ийм огцон боссон үед боломжийн хаалга нээгддэг. Тэгээ хэдийд ингэж зардлын график огцон босдох юм бэ гэхээр хэд их өрсөлдөөн, хэд их дайн дажин тэгээ хоорондоо өрсөлдөөд алдцаад эхэлсэн ийм үед л зардлын график ерөөсөө ийм босоо хэлбэртэй болчихдог. За урд нь хизээ ингэж зардлын график боссон юм бэ гэхээр за 1200 оны үед одоо Чингис хааны үед зардлын график ингэж боссон байсан. За тэгээ монголчуудын нөлөөгөөр зардлын график эргэж буугаад тэгээд өнөөдөр зардлын график дахиад ингээд бидний цаг үе дээр бас босчихсон байна. Тэгэхээр энэ үед бүх зүйл боломжтой. Одоо танаас асуугаад байгаа энэ бодлого байна. Бүтээгдэхүүний өртгийг яаж 50% хямдруулах вэ гэдэг байгаа. Энэ бодлого өөрөө энэ боломжийн хаалга нээгдсэнтэй холбоотой боломжтой болсон зүйл. Бас танд яриад байгаа энэ салбарын ноёрхогч болж болно гэдэг байгаа чсэн
энэ боломжийн хаалга нэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл энэ цаг үед бүх зүйл боломжтой. Ерөөсөө таны хүссэн, мөрөөдсөн, зорьсон бүх хэрэг энэ цаг үед л биелэх боломжтой байна. Интернет мөнгө хийгвэл бас боломжтой. Тэгэхээр энэ бүх боломжийг яаж өөрсөндөө авах юм бэ? Яаж Тэнгэрээс од шүүрэх юм бэ гэдгийг танд ойлгуулахын тулд би энэ бүх яриаг ярьж танд ойлгуулахыг хичээгээд байна гэдгийг та бас бодоорой. Тэгэхээр бүх цаг үед бол ер нь зардлын график юм доошоо харсан парабол хэлбэртэй байдаг. За жишээ нь феодалын нийгмийн үед аваад үзье л да. Жишээ нь дархан хүн туслагтайгаа нийлээд нэг юм хайруулантайгаа за хоолны сав хийх гээд үзчихээ. За тэгвэл 2 өдөр балбаж ягаад нэг сав бэлэн болгоно. За ингэхээр үйлдвэрлэлийн зардал хичнээн өндөр гарах бай гэдгийг эндээс харж болно. Тэгэд ийм өндөр үнэтэй бүтээгдсэн үйлдвэрлэлийн зардлыг бас буулгах боломж байхгүй. Үүний хувьд хямдруулах боломж байхгүй. Ягаад тэгэхээр тэр дархан хүн чинь бас өөрөө амьдрах гэж байгаа. Бас ардаа гэр бүл тийжээж байна. Тэгээ сард ердөө 15-20 бүтээгдэхүүн хийж яхад үнийг буулгах боломж байхгүй. За энэ тоог нь өөр хотод зарж борлуулах гээд явж байгаа хүнийг аваад үзье. Тэгэхээр бас л ердөө өсгөр тээвэрлэнэ. Илжиг, морь, үхэр тэрэгч гэдэг юм уу? Зарим тохиолдолд өөрөө өврээд ч тээврэх юм. Тэгэхээр нөгөө хотод аваачаад зарж байгаа тэр худалдаа чинь бас үнэ хямдруулах боломж бас байдаг. Тэгэхээр ерөөсөө энэ дундад зууны үед бол энэ үйлдвэрлэлийн зардал, энэ тээврийн зардал гэдэг юм нь асар өндөр байгаад идэг. За гэтэл одоо бол энэ эсэргээрээ бүх юм эсэргээрээ эргэжлээ. Үйлдвэрлэлийн зардал нь ерөөсөө хэдэн мянга дахин хямдраад за бараг тэгэрүү тэмүүлэх хэмжээний багтаа авдаг болсон. За харин тэр үед ерөөсөө сурагч байгаагүй судалгаа хөгжлийн зардал, брэнд дизайны зардал гээд энэ төлөвлөлт концепцийн зардлууд нь хэдэн мянга дахин өсчихсөн. Бас энэ өрсөлдөөн шаардлагатай дистрибьютор, маркетингийн зардал энэ төргээд бусад зардлууд нь өрсөлдөөний зардлууд нь хэдэн мянга дахин өсчихсөн. За яагаад өссөн гэхээр ойлгомжтой. Өнөөдөр бол нэг салбар дээр ерөөсөө хэдэн зуун компани чихэлдээд маш ширүүн өрсөлдөж хоорондоо алдчихж байна. Зардал бол ингэж өсгөөсгөр арга байдаггүй. Дунд зууны үеийн зардлын графикийг бодвол өнөөдөр бүх зүйл эсэргээрээ эргэцсэн байна. Бүх зардал. Тэгэхээр энэ зардлын график дээрээс танд ойлгуулах гэдэг нэгдүгээр ихний зүйл нь боломжийн алтан хаалга нээгдсэн байна гэдгийг та хараад одоо Тэнгэрээс од шүүрэх цаг гэдгийг ухаараач гэдгийг сануулахын тулд энэ графикийн ийм жишээ авч байгаа. За нөгөө талаас энэ график дээрээс харж болох дараагийн нэг зүйл нь гэвэл үнийг хямдруулах боломжийг эндээс харж хараасаа гэж хүссэн. За үйлдвэрлэлийн зардал бол тэртээ тэргүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зайлшгүй гарах ёстой зардал. За харин энэ судалгаа хөгжил, брэнд дизайны зардал, тэгээд энэ үйлдвэрлэлийн дараах зардлууд бол ерөөсөө тэр чигээрээ өрсөлдөөний зардлууд. Тэгэхээр энэ өрсөлдөөний зардлуудыг бас байхгүй болгож бас болдог. Ингээд энэ өрсөлдөөний зардлуудыг байхгүй болгочих юм бол бүтээгдэхүүний үнийг хямдруулах боломж эндээс гарч ирдэг. Одоо бол яагаад энэ өрсөлдөөний зардлууд ийм өндөр болцсон бэ гэхээр ерөөсөө нэг салбар дотор хэдэн зуун компани чихэлдээд ингээд өрсөлдөөд алдчихж байна. Зай завсар маш бага. Ерөөсөө бүх өдөр компаниуд хоорондоо алдцдаг ч гэсэн тухайн үйлдвэрлэл нь бол ерөөсөө маш цөөхөн хугацаанд юмаа үйлдвэрлэж яваад зарахын тулд бүтэн жил өрсөлдөж хоорондоо алдцдаг болцсон. Тэгээд одоо тэргүүн 5 компани нь бараг зах зээлийнхээ орлогын 50% нь аваад явчихдаг. Тэгэхээр үлдсэн тэр 100 гаруй компани нь хоорондоо ингээ алдцаад маш бага ашигын төлөө хоорондоо алдчихж байдаг. За энэ тохиолдолд тэр доогуур жигсэж байгаа компаниуд ерөөсөө ямар ч саналыг хүлээж авахд бол бэлэн байдаг.
жоохончсон ашигын саналыг дуртай хүлээж авдаг. Тэгэхээр энэ боломжн дээр нь дөрөөлөөд л салбарыг задлах боломжтой болчиход байна. Тэгэхээр бидний энэ үйл ажиллагаа явуулжсэн тэр салбар бол бараг 200 компани үйл ажиллагаа явуулдаг. Маш их өрсөлдөөнтэй тийм салбар байсан. За одоо харин салбарыг бүтцийн талаас нь яаж задлах юм бэ? Энэ талаас нь харъя. Тэгэхээр салбарын бүх компаниудыг задлана гэдэг нь нэг компанийг задлчихад л ерөөсөө салбарын бусад компаниудыг бүгдийг задлж байгаа та ер нь бол утгын хувьд адилхан. Яагаад гэхээр компаниудын ер нь хэдхэн тийм хэв загвар, хэв шинжил байгаад байна. Тэр цөөхөн хэдэн хэв шинжийн компаниудыг задлчихад тэр салбарын 100 хэдэн компаниг бүгдийг задлж байгаа та ер нь агуулгын хувьд адилхан гэдээ ойлгочих болно. Салбарын компани гэдэг бол гаднаас нь харах юм бол зүгээр нэг том байшинтай тэгээд нэг л компани харагдаад байдаг. За дотор нь ороод нарийн ингээд судлаад задлаад харахаар ерөөсөө маш олон чиглэлийн өөр үйл ажиллагаа эрхэлсэн тийм олон кластеруудаас бүрдэж идэг. За чи нэг кластер дээр нь за өндөр даралтаар хэвэнд шахах үйл ажиллагаа явуулж иж болно. За нөгөө кластер дээр нь одоо нуглах хайчлах ч гэдэг юм уу? Нуглах хайчлах тийм үйл ажиллагаа явуулдаг байж болно. За бас нэг кластер дээр нь за химийн бодисоор идүүлэх, будганд оруулах энэ гэсэн тийм ажил хийгдэж болно. Тэгээд ер нь энэ мэтчлэн янз бүрийн тийм кластеруудаас өөр үйл ажиллагаа явуулсан тийм кластеруудаас бүрдэж идэг. За хэлбэрчлээд аваад үзье л да. Яг л урдын адил салбар гэдэг үгийнх нь гаргалгаан дээр S кластер, A1 кластер, L кластер, B кластер, A2 кластер, R кластер гэдэг ийм 6 кластаас бүрддэг гэж зүгээр ерөнхий жишг байдлаар ингээд аваад үзчих. За тэгэхээр ингэж кластеруудад ер нь хуваадаг нь ямар ашигтай юм бэ гэдгийг харъя. Нэгдүгээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ингэж кластеруудад хуваах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл кластеруудад ингэж ангилж харж байгаа нь компани болгоныг аль кластер дээр сайн хийдэг, аль кластер дээр үйл ажиллагаа нь муутай юм бэ, чанаргүй бүтээгдэхүүн гаргаад идэв. Тэрийг нь мэдэж авахын тулд ингэж нарийн кластер болгонд нь задлж ангилж хараад байгаа. Тэгэхээр энэ 6 кластерын жишээ нь 5 кластер дээр нь одоо маш сайн гүйцэтгэлтэй, бараг бүгдэн дээр нь онц авахаар сайн гүйцэтгэлтэй байж болно. Гэтэл нэг дээр нь муу юм уу дунд авахаар үнэлгээтэй гүйцэтгэлтэй байх юм бол хийгдсэн бүтээгдэхүүн, тэр компани хийгдсэн бүтээгдэхүүн нь ерөөсөө муу гэсэн л дүн авахаар байдаг. Тэгэхээр ч зөвхөн онц авсан хамгийн сайн гүйцэтгэлтэй тэр кластеруудыг сонгож бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэхийн тулд ингэж кластеруудад нэгдүгээр хуваагаад байгаа. Хувааж ангилж авч үзээд байгаа гэсэн үг. За хоёрдугаарт ингэж кластеруудад хувааж авч үзэж байгаа нь тухайн бүтээгдэхүүнийг нэг компаниар бүрэн гүйцэтгэлтэй үйлдвэрлэх гээд байгаа биш. Харин 6 компаниар тусад нь нэг кластерын ажлыг хийлгэж эцсийн бүтээгдэхүүн гаргуулах гээд байна гэж ойлгох хэрэгтэй. За ингэхээр нөгөө үн тооцдог нөгөө аргачлал маань хүчингүй болчихдог. Өөрөөр хэлбэл нөгөө олон зардлуудыг нэмж ягаад үн бодож гаргадаг тэр аргачлал чи өөрөө хүчингүй болчихж байгаа. Яг гэвэл чи нэг компаниар тухайн бүтээгдэхүүний бүтэн гүйцэтгэл хийлгэх гээгүй компани болгоноор зөвхөн нэг кластерын ажлыг л хийлгэх гээд байгаа. Тэгэхээр энэ кластер болгон дээр үн ярихаар ерөнхий тэр үн боддог аргачлал өөрөө хүчингүй болчихдог. Тэгэхээр шал өөр маягаар шинээр үн ярилцах шаардлагатай болдог. За ингэж компани болгонтой үн ярилцахын тулд бас анхаарах ёстой хоёр зүйл байгаад байгаа. За эхнийх нь бол за Alibaba 40 дээрэмчин гэдэг үлгэр дээр сим онгоо гэж хэлэхээр л агун хаалга онгоодог. Тэрнээс мяу жив гэж 1000 орилоод ч болно имэр байдаггүй. Яг энэ шиг тухайн салбарын
тэр кадаструудын хаалгыг онгойлгодог тийм мэрэгжлийн үг хэллэг гэж бас байна. Яг тэр мэрэгжлийн үг хэллэгээр нь ярьж ээж үнийг хямдруулах боломж гарч ирдэг. Тэгэхээр энэ мэрэгжлийн үг хэллэгийг нарийн сурч авах шаардлагатай байдаг. Тэгэхгүй зүгээр нэг сонирхч байдлаар ярих юм бол чамайг ерөөсөө оошож хүлээж авдаггүй. Үн ярьсан ч өндөр нөгөөд идэг. Тэгээд чи 6 кадастр дээр 6 үн авсан чинь магадгүй эцсийн гүйцэтгэлтэй 1 үн авснаас өндөр үнэтэй гарч чаж болно. Тийм болохоор чи тухайн салбар дээр маш сайн мэрэгсэн байх шаардлагатай болж байгаа юм ихний удаад. За энэ бол нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт тухайн кластер дээр үйлдвэрлэлийг явуулахад тухайн үйлдвэрлэлээс өмнөх бэлтгэл ажил гэсэн ажил заавал хийх шаардлагатай байгаад байдаг. Шууд л одоо бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн шугам руу нэг талаас нь оруулаад нөгөө талаас нь пэрэгдэл гаргачих боломж байдаггүй. Заавал нэг тийм бэлтгэл ажил төрүүлж хангах шаардлагатай байдаг. Тэгээд энэ бэлтгэл ажил нь өөрөө цаг хугацаа нэлээд шаарддаг. Үйлдвэрлэлийн шугамаар урсгаад гарахад за хэдхэн цаг болоод нэг өдөрт багтчихдаг бол нөгөө бэлтгэл ажил нь хэдэн өдөр шаардаад байдаг. Тэгээд дээр нь явдал суудал ихтэй ийшээч явж тийм нэг жижиг юм хийлгэж ирнэ, тэнд очиж өөр нэг юм хийлгэж ирнэ тэргээд юм явдал суудал ихтэй байдаг. Тэгэхээр яг энэ бэлтгэл ажлаас нь болоод компани захирлууд ерөнхийдөө юм кластрын ажил гүйцэтгэх дурггүй байгаад байдаг. Тэгэхээр дуртай болгохын тулд чи тэр бэлтгэл ажлыг аль хэдийн хангачихсан байх шаардлагатай. Тэгэхээр бидний хувьд за компьютер дээр хийдэг ажлыг нь бол өөртөө хийгээ сурцсан байсан. Тэгээд зарим бэлтгэл ажлыг өөр компани хүмүүс авчираад гүйцэтгүүлсэн байсан. За ингээд яг боломжтой цаг хугацааг нь тааруулаад ажилгүй сул зогсож байгаа тэр өдөр нь санал тавьчихад ерөөсөө компани захирал цааргалах юмгүй дуртай зөвшөөрдөг. Яагаад гэвэл сул зогсож байгаа өдөр компани захирал өөрийнхөө халааснаас ажилдаа цалинжуулах тийм шаардлага гарч идэг. Гэтэл яг тэр үед нь ийм санал ороод ирэхээр өөрөөс уухантаас зөвшөөрчдөг. Тэгээд дээр нь тухайн кластрын ажлыг гүйцэтгүүлэхдээ бас тэр үйлдвэрлэлийн шугам дээр зогсож байгаа тэр хүмүүст бас нэг халаасны мөнгөчүүд бас зүгээр байдаг. За тэгэх юм бол ерөөсөө нөгөө хүмүүс чинь компанийн ажлыг хийж байгаас илүү дур сонирхолтой. Зүгээр гадаа машинаас чинь нөгөө бэлтцүүд чинь дор нь буулгаж ирээл үйлдвэрлэлийн шугам руу орууллаа, гарангуут нь буцаагаа сайхан ачаад өгчдөг. Ингээ ерөөсөө аль талдаа маш сэтгэл ханамжтайгаар тухайн ажлыг гүйцэтгэж өгчдөг. Тэгэхээр бидний хувьд яг л ийм зарчмаар үнийг хямдруулсан. Тэгэхээр бидний хувьд үнийг яаж хямдруулсан бэ гэдэг ерөнхий аргыг та ингээ харчлаа. Тэгэхээр бид хамгийн түрүүн бол нэг компани байгуулсан байдгийг. За тэр компани болохоор ямар нэгэн албан ёсны тийм тамга тэмдэгтэй компани биш, компани байгаагүй. Зүгээр л нэр өгч гисэн. Өөрөөр хэлбэл тухайн компани захиралтай ярихын тулд адилхан захирал гэдэг нэг зэндаанд ярихын тулд тийм зөвхөр компани гэдэг нэртэй л болсон. Гэхдээ яг мэргэжлийн төвшөнд үг хэллэгээр нь ярьж байгаа тохиолдолд чамаас баг компани чи асуудаггүй. Ямар компани вэ гэж асуудаггүй. Зүгээр л энэ манай салбарынхны нэг байна гээл. За бодвол үйлдвэрлэлийнх нь энэ шугам нь эвдэрсэн байгааз. Тэгэл манайхаар өнөөдөр зөвхөн энэ бүтээгдэхүүнийг хийлгэж байгаа юм байна гэж ойлгоол ингээ ярилцаад хийгээд өгчдөг. За ийм байдлаар кластер болгон дээр нь тус тусад нь жижиг үнээр хийлгээд явсан. За ингээд тус тусад нь кластер болгон дээр хийлгэхээр яадаг гэхээр хэрвээ компани захирал хүн өөрөө захиалгаа олж ирээд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа бол тэр зарж борлуулах ажил нь тухайн захирлын өөрийнх нь ажил нь болчдөг. Тийм болохоор тэр үйлдвэрлэлийн дараа гардаг тэр зардлуудыг захирал хүн өөрөө хариуцах хэрэгтэй болдог. Гэтэл зүгээр ганцхан өдөр зүгээр юм халтур маягийн юм гүйцэтгэл ороод ирэхээр тэр бусад зардлууд нь үйлдвэрлэлээс бусад зардлууд нь хамаагүй болчихдог. Өөрөөр хэлбэл тэр зардлууд тэг суудахтай болчихдог. Тэгэхээр ерөөсөө үйлдвэрлэлийн зардал дээр нэмэх нэг бага зэргийн ашиг нэмэл ингээл зөвхөн кластрын
үйлдвэрлэлийнх нь үн дээр баг зэрэг ашгаа нэмээд ингээ хийгээд өгчдөг. За ийм байдлаар л тухайн бүтээгдэхүүний үнийг хямдруулж болж байгаа. За бид нар ийм байдлаар тухайн бүтээгдэхүүний үнийг хямдруулахад яг зах зээлийн одоо хамгийн бага үнийн санал хэлжсэн тэр компани яг тал үнээр нь тухайн бүтээгдэхүүнийг гартаа оруулж авч ирсэн. Тэгэхээр энэ бодлогын гол ач холбогдол нь бол яг бидний энэ үйл ажиллагаа явуулсан зөвхөн энэ салбар дээр ч биш. Ерөөсөө одоо орчин үед ерөөсөө бүх салбаруудыг ингэж задлж болох юм байна гэдгийг харсан. Энэ бол ерөөсөө энэ бодлогын гол ач холбогдол нь байсан. Ерөөсөө тэр үед энэ салбарыг задлаад бүтээгдэхүүний үнийг ингэж хямдруулж болдгийг гэдгийг харсны гол ач холбогдол нь энэ байсан гэж хэлж болно. Тийм ч болохоор би та нарт сая ямар салбар вэ гэдэг салбарын нэр хэлсэнгүү бас тийм бүтээгдэхүүн байсан гэж бүтээгдэхүүний нэр зааж хэлсэнгүү. Яагаад гэвэл одоо бол бүх салбар дээр энэ боломжтой. Тэгэхээр та өөрийнхөө сонирхсон тэр салбарыг задлаад үзэж болно. Яг энэ зарчмаар. Тийм болохоор ингэж нэр зааж хэлсэнгүү шүү. Энийг бас зөвөр ойлгоорой. За одоо харин салбарын хүрд угсрах ажлаа ярилцъя. За хүрд яаж угсардгийг бол ер нь бол 2 дугаар бодлого дээр нарийн тайлбарлаад өгчихсөн. Тийм болохоор энэ удаа бол бүр тэгтлээ дэлгэрүүлж олон юм ярихгүй. Яагаад тэгэхээр за 2 дугаар бодлого дээр бол компаниг яаж загварчлах вэ гэж ярьж байсан. Энэ удаад болохоор салбарыг яаж загварчлах вэ гэж ярьж байна. Тэгэхээр масштабын хувьд л жоохон томорцсноос биш. Хүрд угсрахт ерөнхий зарчмын хувьд бол өөрчлөгдсөн юм ерөөсөө байхгүй. 2 дугаар бодлого дээр бол хувь хүмүүсийг хүрдний загвар дээр аваач тавьж исэн бол энэ удаад хувийнхээ оронд зөвхөн компаниудыг аваачиж хүрдний загвар дээр байршуулж байгаа ийм л ялгаа байгаад байна. Өөрөөр хэлбэл масштабын жоохон ялгаа байгаа болохоос тэр хүрд угсрах ерөнхий зарчим бол яг хэвээрээ. За өнөөх л нөгөө хуваах үйлдэлийг сайн хийх хэрэгтэй гэдэг тэр яг хэвээрээ. Тэгээд үйлдвэрлэлийн процесс хөдөлмөрөө хуваах хэрэгтэй гэдэг нь яг хэвээрээ. Бид нар нэгсэндээ кластерууд хуваагаад өчөж байгаа нөгөө хөдөлмөрийг хуваагаад өгсөн тэр арга нь болчихж байгаа. Тэгээд ингээ хөдөлмөрөө хуваацсан учраас хөдөлмөрөө ийм кластеруудад хуваацсан учраас одоо энэ дээр ерөөсөө ашгаа хуваагаад өгтөл болж байгаа. За бидний хувьд ерөөсөө тухайн салбарт одоо өдөрт за 10 захиалга 20 захиалга ороод ирсэн ч ерөөсөө тухайн салбарын кластеруудаар ерөөсөө 10 янзын юм кластрын маршрут гаргаж ирж байгаад бүтээгдэхүүнийг тус тусад нь маш олон компаниудаар ингээ гүйцэтгүүлэх ийм боломжтой болцсон байсан. Өөрөөр хэлбэл салбарыг тийм хэмжээнд бүрэн задлагдсан байсан. Тэгэхээр ингээ кластеруудын ийм олон маршрут ингэж үүсгэж чадж гэнэ гэдэг чинь өөрөө энэ хүрдний тоглолтод тухайн салбарын маш олон компаниудыг ингэж зоож оруулах боломжтой болчихжээ гэсэн үг. Дээр нь одоо салбарын задаргаа хийж яагаад бүтээгдэхүүний өртгийг бууруулсан гэж ярьсан. Тэгэхээр нэг талаас өртгийг бууруулж байгаа нөгөө талдаа ашиг гаргаад ирж байгаа. Тэр хэмнэлтээс. Өөрөөр хэлбэл яг хүрдэнд оролцож байгаа тэр үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний тийм ашигыг гаргаад ирсэн байна. Тэгэхээр энэ ашигыг чи ердөө захиалга олж ирдэг тоглогч оруулж ирээд бас борлуулалт хийдэг тоглогч оруулж ирээд тэр хоёрт энэ ашигасаа хуваард тийгээд өчгөд хүрд иргэх ингээ бүрэн боломж үүсчихэж байгаа. Яагад гэвэл чи бусад кластерын тоглогч нарт ашгуудыг өгөөд энэ ажлуудыг хийх гэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс тэр кластерын ажлуудыг хийхдээ тэр компаниуд албадан биш дуртай энэ захиалгыг аваад хийсэн. Тэгээд чи өөртөө бий болгосон тэр ашгаар захиалга олдог тоглогч борлуулалт хийдэг хоёр тоглогч оруулж ирээд ингээд нэг хүрдний загвараа үүсгэж авч байгаа. Тэгээд чи яг компани байгуулад ажиллаж байгаа юм шиг өөрөө компани байгуулаагүй ч гэсэн яг компани орлогыг ингээд тогтмол хүртээд явах ийм боломж бол эндээс гараад ирж байгаа. За хүрд өгсөх тал дээр бол нэг иймэрхүү товчхон юм ярив. Яг гэвэл 2 дугаар бодлого дээр бол хангалттай ярьцсан гэж үзээд энэ удаа бол ингээд ярьчих. Хүрд яаж өгсрөх вэ гэдэг нь бол энэ хэмжээнд яриад өгчөө.
холбох, задлах, угсрах, холбох гэд 3 ажил ярьсан. Одоо харин холбох ажлыг яаж хийдэг вэ гэдгийг ярихаас өмнө эхлээд 3 хэлхээг яриад өгч. За 3 хэлхээ гэдэг нь болохоор одоо хэлхээтэй 3 салбарыг задлахыг хэлээд байгаа. За тэгэх юм бол ерөөсө хамаагүй том давуу тал гарч ирдэг. За сая бол ерөөсө нэг салбарыг жишээ нь дотоодын нэг салбарыг задлах юм бол ямар ашиг тус гаргаж ирдэг юм бэ гэдгийг сая бол ярьчлаа. Өөрөөр хэлбэл чи компани байгуулахгүй мөртлөө яг компани байгуулсан юм шиг ашигыг байн хүртээд явах боломжийг энэ дээр үүсгэж болж байгаа. Харин оролт талынхаа салбарыг буюу одоо гадаад зах зээл дээр очиод тэр оролт талынхаа салбарыг задлчих юм бол тэн дээр өртгийг хямдруулах маш том боломж гараад ирдэг. Монголд маш олон бизнес импортын бизнес байдаг. Тэгэхээр тэр оролт талынх нь салбар нь дандаа гадаад зах зээлийн салбарууд байгаа гэдэг. Тэгэхээр тэр гадаад зах зээлийн салбарыг бүрэн задаргаанд оруулах юм бол өртгийг хямдруулах маш гоё боломж гараад ирдэг. За бас гаралт талынхаа салбарыг задлчих юм бол орлогыг өсгөх боломж давхар гараад ирдэг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх боломж гардаг. Бас тоо хэмжээг өсгөх боломж давхар гараад ирдэг. За тэгэхээр ингээд 3 хэлхээг задлчих юм бол ерөөсөө ашигын завсрыг маш их том орон зайд тэлэх боломж гараад ирдэг. За ингэснээр маш том давуу талыг ер нь үүсгэж идэг. Одоо л салбар руу одоо шинэ тоглогч орохдоо зүгээр нэг хураг маягаар майлаал ордог штэ. Оронгуутал ерөөс томчууд нь төс хитл мөргөөл. Тэгэл яаж амьд үлдэх вэ гэдгийн төлөө тэмцэх хэрэгтэй болоод эхэлдэг. За гэтэл ингээд 3 хэлхээг задлцсан тоглогч хэрвээ аль нэг салбар руу орох юм бол юу хураг утгийг шууд чон шиг ордог. Ерөөсө хоттоо энэ рүү чон орж байгаа юм шиг л тийм баавартаа явж орно гэсэн үг. За нэг жишээн дээр яриа л да. За айл болгонд байдаг одоо нэг халаалтын радиатор пар гэдэг байна. За энэ парны бизнесийг аваад үзье. За тэгэхээр гадаадын үйлдвэрлэгч 20,000 төгрөгөөр түүхийдээ худалдаж аваад өөрийнхөө үйлдвэрлэлийн процессор боловсруулад 100,000-аар зардгаа гэж тооцсон. За тэгэх юм бол манай пар импортлж байгаа нөгөө импортын бизнес эрхлэгчдийн оролтынх нь үнэ нь 115,000 болчихдог. За ягаад тэгэхээр манад гайл нөөтийн татвар 15% байгаа. За ингээд оролтынх нь үнэ 115,000 бол. За энэ дээр 20,000 төгрөгийн ашиг нэмээд 135,000 төгрөгөөр зардгаа. Нэг ширхэг пар 135,000 төгрөгөөр зардгаа гэдэг үзье. За гэтэл хэн нэгэн монгол хүн гадаад зах зээл дээр нь очиод энэ парны зах зээлийг бүрэн задаргаанд оруулчихжээ гэж тооцсон. За одоо бол парыг Турк, Польш, Герман, Хятад гээд хэд хэдэн улсаас оруулж ирж байна. За гэтэл тэр хүн энэ бүх улсуудаар нь яваад маш олон компаниудаар нь ороод салбарын бүрэн задаргаа хийчих. За тэгэх юм бол тэр хүн за бүр 50% хүртэл хямдруулж чаддгүй маа гэхэд 20% хямдруулчлаа гэж бодъё. Өөрөөр хэлбэл 80,000 төгрөгөөр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд өөр авчихсан. За ингэх юм бол энэ хүний оролтынх нь үнэ за гайл нөтгөхөд 92,000 төгрөг болно. Тэгээд энэ хүн нөгөө импортын бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ерөөсөө оролтынх нь үнээр бүтээгдэхүүнээ зархтал яг адилхан 115,000 төгрөгөөр зархад өөрт нь 23,000 төгрөгийн ашиг унана. Тэгэхээр тэдний оруулж ирдэг үнээр зархтал хамаагүй илүү ашиг унгаагаад энэ сүгөртөө. За тэгээд тухайн салбарыг бүрэн задаргаанд оруулаад нарийн мэрэгсцэн хүн гэдэг чинь өөрөө маш аюултай. Яагаад гэвэл хамгийн чанартай бүтээгдэхүүнийг тэр хийж чаддаг болсон байдаг. За чаддаг болохоос гадна бусад тоглогчдын бүтээгдэхүүнүүд аль нь ямар онцлог шин чанартай байд юм бэ гэдгийг ерөөсөө баа байгуу мэдчихсэн байдаг. Тийм болохоор өөрийнхөө бүтээгдэхүүнийг оруулж ирээд энэ барилгын компаниудад зарах нь бас тийм хүндрэлтэй биш тэр үний үед.
Ягаад тэгэхээр өөрийнхөө бүтээгдэхүүнийг бусдаас давуу талтай гэдгийг маш амархан баталж чадна. Бас зөвхөн өөрийнхөө бүтээгдэхүүнийг батлаа зогсохгүй бусад компаниудын бүтээгдэхүүн ямар онцлогтой, ямар нотой байдгийг гэдгийг ерөөсөө гарын алган дээр байгаа юм шиг л баа бэгөө тоочоод хэлээд өгч байна. За тийм болохоор ийм хүн бүтээгдэхүүнээ зарахад нэгдүгээрт маш амархан байгаа. Өөрөөр хэлбэл тэр мэдлэгийн талаас маш амархан. Тэгээд дээр нь ийм хямд өртөгтэй болохоор ийм хүн чинь ерөөсөө тухайн одоо тэр импортын пар импортлж байгаа хүмүүсийг за тэр зах зээлийг бол ерөөсөө маш хүчтэй ерөөсөө газар хөдлөж байгаа юм шиг маш том дөргөлтөнд оруулна гэсэн үг. Бүгдийг чичрүүлнэ. Ерөөсөө хотоо энд яг л нэг чон ороод ирсэн юм шиг ийм байдал үүснэ гэсэн үг. За энэ жишээ авдгийн учир бол ерөөсөө би бас залуу хүмүүсийн сэтгэл санааг бас өргөх зорилготой. За яагаад тэгэхээр Монголд ерөөсөө бизнес эрхлэх боломжгүй болчлоо. Бизнесийн бүх салбаруудыг айл хэдийн ах нар эзэмшээд авцсан. Биднэрт ерөөсөө аль салбар руу орё гэсэн орон зай алга гэж яриад байдаг. Тэгэхээр хэрвээ яг аль нэг салбаруудыг бүрэн задаргаанд оруулаад ийм мэрэгшээд ороод ирэх юм бол ерөөсөө Монголд бүх бизнесийн салбарууд бүгд нээлттэй байна гэсэн үг. Чи аль салбар руу н орж болно. Тэгвэл бүр зүгээр нэг хурах шиг майлж орохгүй зүгээр чон шиг азрагдаад орчиж болж байгаа. Тэгэхээр залуу хүмүүст маш том боломж байна гэдгийг эндээс харж болж байна. За энэ бас зах зээлд удацсан тэр хуучин компаниудын эсрэг зүйл яриад байгаа биш. Угаасаа одоо цаг үе яг хуучнараа бас байнга явахгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэртээ тэргүй энэ компаниудад одоо байгаа энэ компаниудад дампуурх аюул гаднаас тэртээ тэргүй орж ирнэ. Тэгэхээр та нар одоо төрүүлээд одоо зах зээл дээр олон жил болсон тэр компаниудын хувьд мэдээж өөрсдийн гэсэн давуу талтай байгаа. Тэд нар хамаагүй их мөнгө төгрөг олоод цугдуулчихсан. Тэгэхээр тэдний хувьд салбарыг задлах бол санхүүгийн нөөцтэй учраас салбарыг задлах бол хайцсангүй амархан. За өөрсдөө чаддгүй маа гэж чаддаг хүмүүсийн бас хөлслөөд хийлгэх боломжтой байгаа. Тийм болохоор залуу хүмүүст ч боломж байна. Бас хуучин энэ бизнесийг тогтмол явуулж байгаа тэр хүмүүст ч бас боломж байна гэдгийг энд боломж байгаа гэдгийг энэ жишээгээр бас харуулж тайлбарлаж байгаа шүү. За сая оролт талын нийлүүлэх салбарыг задлсан жишээ бол сая авлаа. Одоо харин гаралт талын захиалагч салбарыг задлах юм бол ямар давуу тал гардаг юм бэ гэдэг тайлбарыг хий. За энэ дээр уул уурхайн жишээр нь авъя. Ягаад тэгэхээр Монгол өөрөө манай монголчин уул уурхай орн. Манай гол экспортын бүтээгдэхүүн гэхээр кокс, чхнүүрс, төмрийн хөдөр, жонш, зис. За жоншоор бол дэлхийд Монгол 3-т ордог. Бас жоншны том экспортлогч орн. За тэгсэн мөртлөө монголчуудын нэг хэцүү асуудал нь өнөөдөр бид нэр дэлхийн зах зээлийн үнийг ерөөсө тал үнээрч зарж чадахгүй байгаа. Тэгэхээр ялцгүй энэ дээр энэ 3 хэлхэнд мэргэжих юм бол энэ давуу тал үүснэ гэдэг утгаар нь ийм жишээ бас оруулж байгаа. За хятад улс кокс чхнүүрсийг Австралиас $130 өмнө авдаг байхад за манайх дээдл нь $65 зарж чаддаг байсан. Хятадын одоо хойд бүсийн гангийн салбарын мэргэжилтнүүд бас яг адилхан Австралийн үнэтэй адилхан үнээр бүтээгдэхүүнийг борлуулж идэг. За манайхаас авсан нүүрсийг хятадын одоо хойд бүсийн цөөхөн хэдэн мэргэжилтнүүд гангийн үйлдвэрүүдэд Австралийн үнэтэй яг адилхан үнээр нийлүүлж идэг. За яагаад тэгэхээр нөгөө $130 Австралиас ирсэн нүүрсээр хийж байгаа одоо Тинжэний, Шанхай одоо гам бэлтцүүд нь бүгдийн төмрийн үнэтэй яг адилхан байдаг. Өөрөөр хэлбэл тэр мэргэжилтнүүд яг адилхан $130 бухты үйлдвэрүүдэд нийлүүлж идэг. За манай 5 толгой уурхай 1 тонн нүүрснээс $20 олдог гэдэг үзвэл тэр металлургийн тэр гангийн салбарын мэргэжилтнүүд
$60 болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл биднээс 3 дахин их ашиг болж байна. За сая 5 толгой нүүрсний хулгай гээд баахан шуугсан. Ерөөсө санаанд багтамгүй их үнийн дүнг тэнд яригдсан. Гэтэл тэр санаанд багтамгүй үнийн дүнг хэд дахин үржүүлсэн тийм хэмжээний ашигыг цөөхөө 1-2 хүн олдог гэж та бодоод үз. За манай 5,000 ажилчид за хэдэн зуун техник, экскаватор, ковш, бульдозер, дамп хэдэн зуун тонн түл шатхуун зарцуулаад ерөөсөө улсаараа зүтгэжиж энийг олзууруулж гаргаж ирж байна. Тэгэхэд тэнд ерөөсөө зуучлал хийж байгаа 1-2 хүн энэ хэмжээний ашигыг л ерөөсөө авч байна. За 1-2 хүн за тэрийг тойрсон бүлэглэж хийж болно. Ингээ хэдхэн хүн энэ ашигыг авч байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын олдог орлогоос хэд дахин их ашигыг тэр хүмүүс олж байна. Тэгээ манай 5-7 уурхайг худалдаад авах мөнгө аль хэдийн цуглуулчихсан тэр хүмүүс. За худалдаж авъя гэсэн саналыг ч удаа дараа тавьж ийсэн. За тэгээд хамгийн одоо соёлтой авах арга бол арт түмэнд нь үнэгүй өвчлүүлээд тэгээд тэрийг нь заруулчих. Тэгээд зарж болно гэдэг тийм хуулийн ганц өгүүлбэр гараад ирэхдээ 5-7 уурхайг хоп гээл за тэгчихээр ийм нөхцөл байдал үүссэн байгаа. За ягаад ийм жишээ оруулж байгаа юм гэхээр одоо сонгуул ойртчлоо. Тэгэхээр энэ орд газруудын хувьцааг арт түмэнд үнэгүй өвчлөе гэдэг залуу намууд ийм улс төрд хийгээд байгаа учраас арт түмэн бас энд нь бити автаасаа гэдэг утгаар ийм жишээ бас оруулж байгаа. Одоохондоо энэ уулуурхайн орд газруудыг төр хариуцж ясна илүү найдвартай байна. Илүү найдвартай гарт байна гэж үзэж болно. За тэгээд ирээдүйд магадгүй Монголоос одоо гадаад улсын энэ гангийн салбаруудыг бүрэн задаргаанд оруулсан тийм мэргэжилтнүүд төрөөд гарах юм бол бид нар энэ 5-7 нүүрсээ $65 биш адилхан $100-130 зардаг тийм үеч ирж бас болох юм аа. Тэгэхээр манай компаниуд энэ 3 хэлхээнд мэргэших гэдэг энэ стратегийг ер нь бүгд бас харж үзээч гэж сануулж байгаа юм шүү.